Сайн байна уу? За, миний өнөөдөр Австралийн өнөөдрийнхөө видео хийх гэж байна. Тэгээд амар гоё парк дээр ирчээ таатай. Guess what's гэж бодоод өнөөдрийнхөө сэдвийг ярьчих гээд ороод ирсэн чинь наран явсаар байгаа юм болсон. Энийг тий хараарай. За, өнөөдөр амар халуун өдөр байна. 32 маяг гарацтай байна. Монголд болохоор жоохон үтж байгаа гэж сонссон. Камерын дарааг үзтээ. За, тэгээ олон юм ярихгаар видеороо орчих. Сэдвэрийг орчих өнөөдрийн сэдв. Өнөөдрийн сэдв бол яагаад Австрали руу явхад тийм их мөнгө хэрэгтэй байгаа юм бэ? Яагаад бид 60 сая төгрөгийг явахын тулд харуулах хэрэгтэй? Яагаад одоо тий 60 сая гэдэг чинь Монголд аягүй их мөнгө шүү дээ. Тэрийг яагаад бид нар одоо харуулж иж явах хэрэгтэй бэ гэдэг асуулт байгаа шүү дээ. За тэгэхээр би эхний ээлжинд яагаад 60 сая төгрөг хэрэгтэй? Хоёрдугаарт нь болохоор яаж тэрийг харуулвал зүгээр юм. Гуравдугаарт нь хүмүүс яаж ирээд байгаа вэ гэдэг арай жоохон ойлгомжтой байх үүднээс тэгж ярих гэж шийдлээ. За яагаад 60 сая төгрөг вэ гэхээр Австралийн энэ оюутны визэн дээр ярьж байгаа шүү. За Австрали руу би оюутны виз мэдүүлэхэд одоо нөгөө олон улсын оюутнуудын шаардлага байгаа шүү дээ. Одоо ийм шаардлагууд хангасан байх хэрэгтэй. CEO одоо урилгаас сургуулиас урилга авсан байх хэрэгтэй ч юм уу тий. Санхүүгийн баталгаа тийм байх хэрэгтэй гэдэг ийм шаардлагуудын дагуу яг нэг оюутан жишээ нь гадаадын нэг оюутан Австралид ирээд 1 жил амьдрахад одоо сургалтынхаа төлбөртэй тэгээд байрны түрээсээ төлөөд зүгээр бусад одоо нөгөө энгийн хэрэгцээний зардлуудаа төлөөд тий ямар ч гэсэн 1 жил ингээд ямар ч асуудалгүй амьдрахад одоо нэг 30,000 орчим доллар хэрэгтэй болох юм байна гэдэг ингээд бүр амьдрал нэг лайв пост гэдэг чинь амьдралынх нь одоо зардлыг ингээд тооцоо гаргацсан юм юу байгаа байхгүй линк байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээрээс ингээд бодоо гаргацсан заяа. Тэгээд тэр шаардлагыг хангаж ийнүг үү гэдгийг шаарддаг байгаа байхгүй виз одоо мэдүүлэхэд. Тэгэхээр бид нар яалтчгүй бид нар гадаадын оюутнууд Австралид ирээд сурах гэж байгаа юм чинь надад бол хангалттай мөнгө байна. Тэгээ би очиод бол 1 жил бол ямар ч асуудалгүй би өөрийнхөө сургалтын төлбөрөө төлөөд тий ажил хийхгүйгээр мэдээж энэ чинь сурах гэж байгаа болохоор ажил хийхгүйгээр амьдрах гэж үздэг байхгүй. Ажил хийхгүйгээр ингэж чадна гэсэн тэр баталгааг харуулахын тулд бид нарт 60 сая төгрөг гэж яригдаад байгаа. За тэгээ тэр баталгааг чинь зүгээр би 60 сая төгрөг авсандаа яг харуулад одоо энэ надад байна гэх юм бол үнэмшилгүй болчиход байгаа. Тэрийг 6 сарын хугацаанд ингээд тий байршсан, чиний дансанд байршсан. За 6 сараас дээш тий жил 2 жилийн хугацаанд ингээд байршсан. Бүр илүү сайн. Тэгээд дээр нь чиний бас 2-3 данс хажуудлын 2-3 одоо гүйлгээний данснууд айгүй тийм боломжийн баян тий одоо мөнгө төгрөг санаа зовхгүйгээр ингээд амьддаг хүнийг шиг ингээд харагдчих юм бол за чи энэ хүн бол сураад энд ирээд мөнгөний асуудал ингээд тий сургуульдаа сураад тэгээ манай их оронд тий одоо ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр сурж агаад буцаад хайчих юм байна гэж үзэж байгаа байхгүй. Тэр үндсэн дээрээс виз нь гарч байгаа гэсэн. Тэгэхээр бид нар оюутны виз мэдүүлэхдээ яалтчгүй одоо тий тэр 30,000 долларыг дор хаяж харуулах шаардлагатай болчихж байгаа байхгүй. За тэгээд 30,000 долларыг харуулаад одоо 1000-аараа манай монголчууд энд ирээд байна л да. Тэгэхээр яаж харуулад яаж ирээд байдаг вэ гэдэг дээр миний хувьд бол ингэж зөвлөж байгаа. Яг одоо жишээ нь бид нар шиг залуухан хүмүүс ингээд тэг дансандаа 60 сая хийчихэл ингээд явж идэх хүмүүс байхгүй шүү дээ. Тэгэхээр боломжийн одоо боломжтой ах эгч байж болно. Юу хийдэг бизнес хийдэг тий аав ээж ч юм байж болно. Тэгээд бас хамаатны чинь хин нэгэн байж болно. Тэднээс тусламж хүсэж болно. Тэднийхээ дансан дээр одоо тэднийг одоо нэг баталгаан агчаар ингээд дансаа харуулад өгөөч гэж үсээд тэр нэг олон данс хийж болно заяа. Жишээ нь одоо аавын чинь нэр дээр тий 20 сая төгрөг байлаа гэж бодъё. Ахын чинь нэр дээр 30 сая төгрөг байлаа гэж бодъё. Эгчийн чинь нэр дээр хэдэн сая төгрөг тий. За үлдсэн нөгөө 12 сая төгрөг байлаа гэж бодъё тий. Тэгсэн чинь тэд бүгдээ дансаа харуулад тэгээд энэ бол миний дүү гэдэг нэг юун дээр одоо тэр чинь хөлөө нөгөө гэр бүл бишээ нөгөө
ах дүүс хамаатан садныг тодорхойлох гэж байдаг шүү дээ. Тэрийг харуулаад тэгээд би ингээд дүүгээ ингээд батлан дааж байна. Тэгээд дүүгээ ингээд сүсгэн би энэ өгөхөд бэлэн байна гэсэн тийм захиатаагаар олж болдог байгаа байхгүй. Тэгэхээр яаж тэр мөнгөө босгож тэ харуулах вэ гэдэг дээр та ажиллаад үзээрэй. Ер нь бол боломж бол байгаа гэж би үзэж байна. Дээр нь болохоор найз нөхөд байж болно. Найз нөхөд чинь хэрвээ ингээд аюугаа бизнестэй байж болно шүү дээ. Тэгээ одоо жишээ нэг манай нэг үйлчлүүлэгчийн жишээ байгаа байхгүй. Найз нь аюу өндөр одоо гүйлгээ өндөртэй тийм дэлгүүртэй, онлайн дэлгүүртэй. Тэгээ тэр нь ингээд бүр 100 саяараа ингээд нэг хүн орж гарч идэг бизнестэй. Тэгүн хотод тэр үйлчлүүлэгч маань яасан бэ гэхээр тэр найзгаа гуйж агаад найздаа ганц л удаа туслаад хийж агаад тэгээ тэр бизнестэй нь хамтран ороод хийсэн баг. Хамтран эзэмшигчтэй тэгээд би одоо ингээд тэр найзынхаа бизнесийг хийж байгаа юм шиг визэнд орсон байгаа байхгүй юу? Тэгээд виз нь гарцсан. Гэх мэтчлэн ийм аргууд бол байд юм билээ. Тэр нь гэхдээ яг би жоохон арай муухай арга хэлчихлээ тий. Жишээ тавьчихлаа. Ямар ч байсан ингээд янз бүрийн арга судлаад үзэх юм бол боломж бол байж идэг. За яаж хүмүүс ирээд байгаа вэ гэхээр одоо 3 хэсэг байна. Яаж хүмүүс ирээд байгаа вэ гэхээр за цөөхөн хүмүүс нь бол үнэхээр баян те үнэхээр аав ээж үнэхээр боломжтой 60 сая төгрөгийг дансандаа 60 батлаа хэдэн зуун сая төгрөгийг дансанд ингэ байж идэг хадгаламж хийцэн те тийм хүмүүс одоо гарын 13 дотор л одоо те миний мэтгэс хүмүүс байна. Бусад одоо миний мэдж байгаа хүмүүс яаж байгаа вэ гэхээр бүр яг бэлдэж байгаа. 2 жилийн өмнөөс би одоо австрал явж байна гэх те. Тэгээд яаж дансандаа мөнгө хийж яаж бэлдэх вэ гэх те одоо надаас асуугаад жишээ. За ингэж хийн шүү. Ихээр мөнгө хийх юм бол болохгүй шүү гэж тэ. Яг ингэ зөвлөгөө аваад бүр яг ингэж бэлтэж байгаа. Тэгээд бэлдээд 60 сая төгрөгийн илүү одоо дансанд нь ороод хадгалагдаад харагдаад тэ өөрийнх нь нөгөө бусад данснууд нь бас нөгөө түрүү хэлсэн шиг айгүй боломжтой хүн шиг тийм харагдуулаад тэ харагдуулаад бид нь яг ингэ жинхэнэ ингэ гүйлгээний дансандаа сая 500 сая төгрөг хийцэн. Тэгээ бусад нөгөө өөрийнхөө хэрэглээний мөнгөдөө бол ингээл гүйлгээр юу яагаад та карт уншуулаад явж идэг. Гэхдээ картанд нь стил одоо мөнгө харагдаж идэг тиймэрхүү байдлаар ингээд бэлдэж байгаа бүр анхнаасаа бэлдэж байгаа. Тэгээд ороод ирээд одоо виз нь гараад ирээд байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр мөнгөний хувьд бол яалтчгүй бид нарт хугацаа хэрэгтэй, бэлдэх хэрэгтэй тэхийн тулд мэдээж одоо танаас ямар нэгэн одоо юу шаардлагатай те одоо танил талаа ашиглах аав ээж ах дүүгээс тусламж хүсэхтэй ямар нэгэн тусламж юу яагаад дуулгараад ирлээ. Мэдээж тусламж бол тийм ямар нэгэн байдлаар та толгойгоо ажилуулад тэрийг одоо хайж олох шаардлагатай байгаа. Тэгээд хүмүүс асууж байгаа л да яаж одоо юу гэх юм мөнгөгүй бол тэгээд очиж болохгүй мó те одоо 60 сая төгрөгийг тэгээд агентлагт өгөөд танд одоо бараг 60 сая төгрөг өгч та виз гаргаад өгчих юм уу гэдэг асуултууд байгаа байхгүй юу? Нөө би ерөөсөө те манай агентлаг хүний 60 сая төгрөгийг аваад ингээ визийн 100% гаргана маргана гэсэн юм байхгүй. Аль ч агентлаг тийм юм байхгүй. Хэрвээ тэгж байгаа хүн байх юм бол хамгийн аюултай тийм хүнд бол итгэж болохгүй шилнээрээ. Ерөөсөө л юу гэх бичиг баримтыг чинь одоо бүрдүүлээд за энэ л одоо виз гарах магадлал хамгийн өндөртэй боллоо шүү гэдэг дээр те чиний одоо чиний нөхцөл байдал дээр яг энэ нөхцөл виз чинь гарах хамгийн сайн боломжтой одоо бичиг баримт бүрдлээ шүү гэдэг дээр л визэнд оруулдаг байхгүй юу? Тэгэхээр тэр 60 сая төгрөг бол таны даасанд танд харагдаад байж хэвээр те одоо таны баримт болоод байж байх хэвээр. Тэрийг та одоо хин нэгэн агентлагт өгөхгүй. Гэхдээ сургалтын төлбөр гэж байгаа, агентлагийн зуучлалын хөлс гэж байгаа тийм тэд нар бол тусдаа юмнууд явагдана. Тэд нар визэнд орохт чинь яг урьдчилаа тийм одоо нэг тодорхой хэмжээний мөнгө танаас гарна. Тийм агентлагийн төлбөр гарна, сургалтын төлбөр гарна, одоо эрүүл мэндийн даатгал ч юм уу тийм гэх мэт чинь яг тодорхой юм төлбөрүүд бол гарч ирнэ. Тэр мөнгө нь бол тусдаа 60 саяас тусдаа төлөгдөж орж ирэх мөнгө байгаа шүү. Тэгэхээр агентлагтайгаа ярьж агаад манайх руу бас хандаараа яг эхний ээлжинд би яг өөрөөсөө гарах мөнгө чинь одоо хэд болох юм. Тэгээд тэр 60 сая төгрөг ингээ харагдаа байж идэл
виз чинь гарсны дараа тэр 60 цагтаа орох гэж болохоор байгаа. Яг тэгвэл виз чинь гараагүй нөхцөлд оролдох юм бол нөгөө визний газраас чи хүүе нөгөө 60 сая төгрөг чинь байхгүй болчихлоо шүү дээ. Энэ хүн чи одоо найдвар юм шүү гэдэг виз чинь одоо гарахгүй байх магадaltaй болчих байхгүй. Ер нь бол банк руу уцтаж асууж байгаа тийм ингээд бүгдийг шалгадаг болсон. Яг л монголчууд аюул хуурамч зүгээр бүрдүүлснээс болсон. Ер нь бүх юмыг одоо аюул шалгадаг болчиход байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хуурамчаар ямар нэгэн одоо тий юугаар арга зам хэрэглэж ямар нэгэн хийж бити бодороо яг л тий за энэ бэлдсэн шүү за тий би яг энд зориулаад ийм юм бэлдэж байгаа шүү гэдгээ харуулад авах юм бол боломж бол байгаа гэж хэлмээр байна. Тэгээд ирж байгаа бүх хүмүүс бол тэгж бэлдээд тий өөрөөсөө тодорхой хэмжээний мөнгө зарцуулаад хугацаа зарцуулаад тий энерги зарцуулаад дээр нь хилээ сураад тий нэлээд хөдөлмөрлөж гарч ирж байгаа бас юмнууд бол тий процесс байгаа. Гэхдээ та чадна тий хүмүүс хийгээд болоод байгаа юмыг бол та чадна гэдэгт бол итгэлтэй бай. Миний ганц одоо итгэж явдаг юм гэх юм бол миний чадсан тий миний хийж болоод байгаа юмыг хинч хийн заяа бүр тий хинч хийж чадхаар байхгүй. Яг миний ингээд мэдсэн ойлгоцсон юмыг ойлгоод хүлээгээд авчих юм бол болно гэж ойлгодог. Тийм болохоор би нэг ийм хөө тий видео ингээд өөрийнхөө мэддэг юмнуудыг хуваалцаад яваад байгаа. Энийг ойлгоорой. Тэгэхээр та ч гэсэн чадна боломжтой. Окей. Bye bye. Тий би нэр дараагийнхаа видеонд дээр энэ сая ярьж байгаа энийг ярих гэж бодлоо. Ажлын виза шууд мэдүүлж болох уу гэдэг асуудлын талаар дараагийн видеонд ярина. Bye bye.